Улаанбаатар хотод жилдээ 70 гаруй мянган иргэн шилжин ирдэг статистик судалгаа байна. За тодорхойлж хэлбэлээр нийслэлчүүд жилдээ нэг аймагт тэнцэх хэмжээний ирэг дээр бүл нэмдэг бол эсрэгээр хөдөө орон нутагт хүнээ хот руу алдаж эзэнгүүдэж байгаа. Ер нь хөдөө сумын төв бол эзгүрх тал руугаа хандаад байгаа шүү дээ. Сүүлийн одоо 20 ажилд. Яагаад вэ гэвэл энэ залуучууд чинь сумын төвд нэгдүгээрт хийх ажил алга. Хоёрдугаар соёл урлаг хүмүүжлийн ажил тэнд дөрвтаа зохиогдохгүй байна. Механикжуулагч ерөөсөй байхгүй болсон шүү дээ. Одоо ингээд хамгийн залуу энэ л би байсан шүү дээ ерөөсөй. Тэгэл надаас хойш үе бол ерөөсөй байхгүй болсон. Тэгээ одоо ингээд залуучуудыг сургах гэхээр зэрэг залуучууд чинь нэг жил яваал тэгэл хашираад яваад байдаг. За энэ асуудлыг шийдвэрлэх гарцсан нэр дэвшигч Мегомбын их холдын мөрийн хөтөлбөрт тусгалаа олжээ. Шинэ хөдөө бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, за атрын аяны хөрсөн дэвшинг ахиулах, малын гаралтай түүхийн эдийн үнийг тогтворжуулах бодлогыг дэмжинэ. Төрийн төмөр сөрөг гэгддэг шилмэл омгийн малаа хамгаалах талаар засгийн газарт чиглэл өгч ажиллах юм байна. За мал эмнэлгийн үйл ажиллагааг чанаржуулах босоо тогтолцоонд шилжүүлэх бодлогын өөрчлөлтийг хийх. Тэр бол мал аж ахуйн салбараа өөрөө өөрсдийнхөө бүрэн хяналтанд авах. Тодорхой бодлогоор бол тодорхой тэр үржил селекцийн технологийн ажлуудыг бол өөрсдөө бодлогоор хийдэг байцгаая. За дээрэс нь хамгийн гол асуудал бол мал эрүүлжүүлэх, малын эрүүлэндийг хамгаалах асуудлыг бол бас тэр бодлогоор хийдэг байцгаая гэдэг асуудал байна. Тэгээ энийг бол бид энэ тодорхой босоо тогтолцооны өрөөнд бол хийнэ гэж харж байгаа. За мөн хот хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах, бүсийн төвүүдийн хөгжил бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийг дэмжих эргэцэн орчныг нь бүрдүүлэх асуудлыг цогцоор нь нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт тусгасан байна. За үүнээс гадна малын гаралтай түүхийн эдийн экспорт бэлтгэлийн бүсийг байгуулж баган тулгуур болсон баялаг бүтээгч дундаж давхаргаа нэмэгдүүлэх юм. Атрын аяны хөрсөн төвшинг ахиулах, малын гаралтай түүхийн эдийн үнийг тогтворжуулах бодлогод анхаарна. Хөдөө орон нутагт амьдардаг иргэдээ татвар, зээлийн бодлогоор дэмжинэ. Мал сүргийн удмын санг хамгаалах, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын гаралтай түүхийн эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын мал эмнэлгийн тогтолцоог сэргээн хөгжүүлэх талаар засгийн газарт чиглэл хөргүүлнэ.